За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол зөв хөхөөлөх буюу зөв амлуулах. За өмнөх өдрийн хичээлээр бид бүхэн ойлгосон бах. За жирэмслээд төрсний дараагаар хөхөөр хоолж явах үедээ бид бүхэн fat burn буюу шатах 6 төрлийн даваар идэвчдэг байх нь. За hybrid машин шиг буюу хоолоор орж ирсэн өөхтөс болон нүүрс усны аль алийг энерги их үсэд болгон ашигладаг учраас илүүдлэр хоримтлуулдаггүй байх нь. За окситоцин дааврын нөлөөгөөр хоорны багахан хоол идэхэд цадах мэдрэмж төрдөг, гүн бат бөх нойрсдог, мөн аз жаргалын даавар ялгардаг учраас стрессийн даавар маань дарангуулагддаг байх нь байна. Зэрэг ийм нөлөөнөөс олж бид бүхэн турах бүрэн боломжтой гэдгийг ойлгосон. За тэгвэл хөхөөр хооллох нь бас одоо яаж нөлөөлдгийг өнөөдөр та бүхэнд танилцуулнаа. Тэгэхээр юуны төрөнд хөхний сүүний талаар бид бүхэн ойлгох хэрэгтэй. За хөхний сүүн болохоор бид бүхэн нэрлэдэг мэддэг ангир уураг байдаг. Эхний тоног за 3-7 хоног үргэлжилдэг ангир уураг маань тэгвэл кесар хагалгаар төрсэн ээжүүд ихэвчлэн өөрсдөө сүүний гарц багтай гэж ойлгодог. Энэ бол маш буруу. Кесар хагалгаар төрсэн ээжүүд хөхний ангир уурагаас шилжилтийн сүү болоод шилжилтийн сүүнээс одоо байнгын тогтмол сүү болж хувирах энэ явцал арай удаан үргэлжилдэг. Төрөх замаар жам ёсороо төрсөн ээжүүдтэй харьцуулахад тийм болохоос биш энэ нь хөхний сүүний гарцанд бол ямар ч нөлөө байдаггүй. Зөвхөн ангир уураг болон шилжилтийн сүү гэж байдаг. Энэ хоёр маань л арай урт удаан үргэлжилдэг гэсэн үг. Сүү орохдоо жоохон л удаан нэгээс 2 хоногоор илүү удаан л байдаг гэсэн үг. Тэгвэл ангир уураг эхлээд ялгардаг тийм ээ, бид бүхэн мэднэ. Маш өтгөн байдаг, гарахтаа маш удаан байдаг. Хүүхэдд нэлээд хичээл зүтгэл гаргаж иж хүүхэд хөхөж чаддаг. Ягаад гэхээр нэлээд өтгөн учраас тэгэхээр ангир уураг маань өөрөө маш өндөр уураг гэж нэрлэсэн учраас маш уургийн агуулмж өндөр байдаг байх нь. За тэгээд дээрэс нь иммуноглобулин А буюу салстын дархлааг тогтоодог маш чухал одоо уураг байдаг. Тэр уургаар баялаг байдаг байх нь. За ходоод гэдэсний замд туулгах нөлөө үзүүлдэг учраас хүүхдийн зунхгийг гаргадаг тийм ээ. За мөн ходоод гэдэсний замын одоо хүүхдэд цаашдаа одоо хүүхдэд бүрэлдэн тогтоход их нөлөө үзүүлдэг. Ангир уургаа өгсөн хүүхэд алцахгүй гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр ангир уурга шилжилтийн сүү хүүхний яг тогтмол сүн шилжсэнийг бид бүхэн баасыг хараад мэддэг шүү дээ тийм. Ангир уурга өгч байгаа үед зунгаг буюу хар ногоон бадаг. За тэгээд шилжилтийн сүүний үед ногоон бас маань шаргалт туяатай болоод тогтмол сүүний үед сайхан сүүний шар бас гарлаа гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр эдгээр сүүний найрлагыг мэдснээрээ бид бүхэн ямар үед нь одоо хөхний сүү орж ийн гэдгийг ялгах боломжтой байдаг. За тэгвэл ингээд 3-7 хоног ангир уураг ялгараа шилжилтийн сүү гараа. За өөрийн сүүндээ шилжээд хүүхэд ингээд сайхан шар багаад эхэлдэг тийм ээ. Үүнд бас нэг чухал зүйл байдаг. Хөхний сүүг хүүхэд гүйцэд хөхөөд сайн одоо шим жижигтэй сүүг хөгж байгааг яаж мэддэг вэ гэхээр тэр сүү одоо тогтмол шилжсэн сүү маань дотроо бас hen milk, for milk гэж хоёрын янзын сүүний ялгатай байдаг. Энэ нь монголоор юу гэж тайлбарлах вэ гэхэд эхлэл хэсгийн сүү, төгсгөл хэсгийн сүү гэсэн. Эхлэл хэсгийн сүү маань хүүхдээ амны цангаа тайлах үз эдэс шингэнээр баялаг байдаг бол төгсгөл хэсгийн сүү маань уураг өөх тосоор баялаг хүүхдэд хижээл болсон сүү байдаг. За тэгвэл энийг мэднэх нь ямар ач холбогдолтой ингээд тэгэхээр хүүхдэд хөвчлэн төгсгөл хэсгийн буюу нүнжигтэй сүү гэж би нэрлэдэг. Нүнжигтэй сүүгээ хөхөж чадсан тохиолдолд бат бөх унтдаг. За хүүхдийн тархины хөгжилд маш сайнаар нөлөөлдөг. Хүүхэд уйлдаггүй. Тэгээд удаан хугацаанд одоо цатгалан үеиг мэдрэмж төрдөг хүүхдэд. Тэгэхээр сайн гүн бат бөх унтаж амарч чаддаг. Тэгээд хүүхэд их тайван байдаг. Тэгвэл ихэнхдээ одоо сүү ихтэй ээжүүд, за зарим тохиолдолд хүүхэн амархан зангирдаг ээжүүд. За хүүхэд гидсэн дүүрэн байгаа тохиолдолд болохоор одоо гидсний дүүрэнтэй байгаа тохиолдолд хөвчлэн эхлэл хэсгийн сүү буюу нөгөө цэхэр цагаан амны цангаа тайлхуц сүгээ хөхөөл хүүхэд унтаад өгдөг. За тэгэхээр нээж хүүхэндээ цадчихжээ гэд орон дээрээ тавьдаг. Тэнгүүд хүүхэд буцаад уйлаал сэрчдэг. Гүцэд цадаагүй юм чинь нөгөө нүнжигтэй тослогтой сүүгээ ууж амжаагүй учраас тэгвэл тэр сүү хизээ ялгард юм бэ гэхээр хүүхэд хөхийг удаан хөхөх тусам тухайн сүү ялгардаг. Нэгсэндээ 15-аас 30 минутын турш хүүхдийг хөхүүлж байгаа тохиолдолд төгсгөл хэсгийн сүү сайн ялгардаг. Нэгсэндээ бидний бие махбод маш ухаантай. За жишээлбэл хүүхэд ингээд зөвхөн эхлэл хэсгийнхаа сүүг ингээд уугаад амны цангаан тайлгдчихлаа гэж бодъё л та тий. Төгсгөл хэсгийн сүүгээ хөхөж чадсангүй.
Энэ тохиолдолд бидний бие махбод юу гэж боддог вэ гэхээр за хүүхэд цатгалан байгаа байна гэж бодчихдаг. За дээрээс нь ээжүүд ч гэсэн цадчихсан байна гэж боддог. Гэтэл хүүхэд цадаагүй байдаг. Эмчигтэй сүгөө ууж амжаагүй учраас. Тэгэхээр бид бүхэн хүүхдээ ямар тохиолдолд зөв хөхүүлсэн, гүйцэд хөхүүлсэн гэж үзэх вэ гэхээр төгсгөл хэсгийн сүг ууж одоо хүүхэд хөхөж чадсан тохиолдол гэж үзнэ. Үүнийг бид бүхэн одоо хүүхэд хөхж учраас мэдэх боломжгүй, зөвхөн хугацаагаар л баримж авахд боломжтой. Тэгэхээр доор хаяж 15-30 минут нэг талынхаа хөхийг хөхүүлэх хэрэгтэй. Тэгээд дөнгөж талынхаа хөхийг мөн 15-30 минут хөхүүлнэ. За ингэж нүнжигтэй сүг хөхөж чадсанараа хөх гүйцэд сулардаг. Ингэж суларсан тохиолдолд тархинд тохио мэдээлэл очдог. Окситоцин буюу пролактин дааврын нөлөөгөөр бидэнд илүүдлэр хоригдлогдчихад байгаа энэ өөхнөөс шинээр сүү үүсгээч гэж өөх шатах дааврууд маань гүцэд ялгарч эхэлдэг гэсэн үг. Тэгвэл сүүхтэй ээжүүд ч юм уу, зангиралтай ээжүүд маань тэр төгсгөл хэсгийн сүүг нь одоо хүүхэд ууж чадахгүй тохиолдолд эргээгээ сүү үүсэлт маань ч бага байдаг. Тэгээд дээрэс нь өөх шатах дааврууд маань ялгаралт багасдаг. Окситоцин буюу пролактин дааврын ялгарал маань ялгарах шаардлагагүй мэн гэсэн гэж ойлгоод тэр тохионууд маань багасчдаг. Тэгэхээр ээж нөгөө одоо туурах процесс маань зогсчдөг. За хөхний шинэ одоо сүү үүсэлт маань багасаад эхэлдэг гэсэн. Тэгэхээр хүүхдийг маш зөв хөхүүлэх, гүйцэд хөхүүлж, хөхийг суллах шаардлагатай. Ангижээж хөхний одоо ерөөсөө л өөрчлөлт даврууд маань идэвчнээл гэж ойлгочих хэрэгтэй гэсэн үг. За дараагийн нэг зүйл бол юу вэ гэхээр хөхийг гүйцэд одоо суллаж чадахгүй байх бэрхшээлүүд юу байдаг вэ гэхээр түрүүнд тайлбарлалаа те. Хэтэрхий их сүвтэй ээж. Тэр ээжүүд болохоор эхлэл хэсгийнхаа сүг багахан саагаад хүүхдээ хөхүүлчих болно. За дараа нь хөхн амархан зангирдаг ээжүүд. Хөх амархан зангирчаар нөгөө төгсгөл хэсгийн сүүнүүд нь гарч чаддгүй. Тэр хэсгийн сүүнүүд бас маш одоо ингэж бас л хичээл зүтгэл шаардж ээж гардаг сүү байхгүй юу? Ягаад тэгэхээр эмчгтээс учраас ямарваа нэгэн алт эрдэнэс хүртэл дандаа гүн нэлээд сайн ухчиж гарч ирдэг шүү дээ тий. Яг үүнтэй адилхан. Нэгсэндээ үн цэнтэй сүү учраас нэлээд хугацаа шаарддаг, нэлээд хичээл зүтгэл шаардж хөхүүл одоо гардаг учраас удаан хөхүүлэх шаардлагатай хүүхд маш гүйцэд одоо хүчтэй сорж шинэ сүг уудаг. Тэгэхээр хөхний зангиралтай ээжүүд зангираагаа маш сайн массажлж сулалсны дараагаар хүүхдээ хөхүүлж эмчгтэй сүг хөхөх боломжтой гэсэн хүүхэд. За 3 дахь шалтгаан нь болохоор хүүхдийн гэдэс дүүрэнгүйд. Хүүхэд гэдэс дүүрэнгүйд зөвхөн багахан хөхөөл нөгөө гизэн дүүрээд байгаа учраас завирлаад хөхөө болчдөг. Дөнгөж ээж заасаа болцсон байна гэж одоо тавьдаг, буцаад уйлдаг тий. Энэ тохиолдолд тэгээ бас гэдэс дүүрэнгүйд хүүхэд одоо сүүлүүд ялангуяа цагаар хөхүүлгээд байгаа шүү дээ тий. 3 цагийн зайтай хөхүүлгээд байгаа. Гэтэ би бол хүүхдээ мэдэрч хөхүүлэх шаардлагатай гэж боддог. Хүүхэд гэдэс дүүрэнгүйд багахан хөхөөл унтчих болно шүү дээ завирлаад унтчихна. Уйлжсэн байж болно, ядраад унтчихна. Гэтэл тэр хүүхэд гүйц цатаагүй. Тэгээд ээж массажлаад, хүүхэд унгуулад гэдсний дүрэн гарчдаг, хүүхэд өлсдөг. Тэр үед нь нөгөө 3 цагт болоогүй байдаг. Гэтэл нөгөө ээж 3 цагийн зайтай хөхүүлэх бол гэдс нь өвдчихдэг гэсэн гээд хүлээгээд иж болохгүй. Тэр хүүхдээ өлсгöd байгаа байхгүй юу? Мэдрэх хэрэгтэй. Гүйцэд 15-30 минут хөхөж чадаагүй бол хүүхэд чинь цадаагүй л гэсэн.